Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Хэвийн сүнслэг амьдрал хүнийг зөв зам руу хөдөлдөг. Та нар Бурханд итгэгчийн замын өчүүхэн хэсгийг л туулсан ба зөв замд хараахан ороогүй тул Бурханы стандартад хүрэх мөн л өдий байна. Яг одоо та нарын биеийн хэмжээ Бурханы шаардлагад нийцэхэд хангалттай бус. Хэв чанар, завхарсан уг чанараасаа болоод та нар Бурханы ажилд үргэлж хайхрамжгүй ханддаг. Үүнд нухацтай ханддаггүй. Энэ нь та нарын хамгийн том дутагдал юм. Ариун сүнсний алхдаг замыг тодорхойлж чадах нэг ч хүн байхгүй нь гарцаагүй. Та нарын ихэнх нь үүнийг ойлгож, тодорхой харж чаддаггүй. Түүнчлэн та нарын ихэнх нь энэ асуудалд анхаарал хандуулдаггүй. Тэрч бүхэл үүнийг үнэн сэтгэлээсээ авч үздэггүй. Та нар энэ хിവэр байж ариун сүнсний ажлыг мэдэхгүй амьдарсаар байвал Бурханд итгэгчийн хуваар явдаг зам чинь хий дэми байх болно. Учир нь та нар Бурханы хүслийг биелүүлэхээр эрэлхийлэхийн тулд чадах бүхнээ хийдэггүй. Мөн Бурхантай сайн хамтран ажилдаггүй. Бурхан та нар дээр ажиллаагүй юм биш. Эсвэл ариун сүнс сэтгэлийг чинь хөдөлгөөгүй юм биш. Маш хайхрамжгүй болохоор л чи ариун сүнсний ажлыг нухацтайгаар авч үздэггүй. Чи энэ нөхцөл байдлыг даруйхан эргүүлж ариун сүнс хүмүүсийг удирдан хөдөлдөг замаар алхах ёстой. Энэ бол өнөөдрийн гол сэдэв билээ. Ариун сүнсний удирдан хөдөлдөг зам гэдэг нь сүнсээрээ гэгээр л олж авах, Бурханы үгийг мэддэг болох, урдах замаа тодорхой мэддэг болох, алхамаар үнэнд орох чадвартай байх, Бурханы тухай илүү их мэддэг болохыг хэлдэг. Ариун сүнс хүмүүсийг удирдан хөдөлдөг зам нь үндсэндээ гажуудал, эндүүрлгүйгээр Бурханы үгийг илүү тодорхой ойлгох зам бөгөөд тэрхүү замаар явагсад шолуухан алхдаг. Ингэхийн тулд та нар Бурхантай зохицон ажиллаж хэрэгжүүлэх зөв замыг олж ариун сүнсний удирдан хөдөлдөг замаар алхах хэрэгтэй болно. Энэ нь хүний хамтын ажиллагаатай хамаатай. Өөрөөр хэлбэл Бурханы шаардлагад нийцэхийн тулд та нар юу хийх ёстой? Мөн Бурханд итгэх зөв замд орохын тулд хэрхэн авирлах ёстой вэ гэдэг юм. Ариун сүнсний удирдан хөдөлдөг замд хөл тавих нь төвөгтэй санагдаж болох ч хэрэгжүүлэлтийн зам чамд тодорхой болох үед энэ нь хавьгүй энгийн санагдах болно. Үнэн дээр хүмүүс Бурханы шаарддаг бүхнийг биелүүлэх чадвартай бөгөөд Бурхан зангууны ноос түүж эсхий хийхээр оролдож байгаа хэрэг биш юм. Бүхий л нөхцөл байдалд Бурхан хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж санаа зовнилыг арилгахаар эрэлхийлдэг. Та нар бүгд үүнийг ойлгох ёстой. Бурханыг бүү буруугаар ойлго. Хүмүүс ариун сүнсний алхдаг замаар Бурханы үгийн дагуу удирдуулдаг. Өмнө дурдсанчлан та нар зүрх сэтгэлээ Бурханд өгөх ёстой. Энэ нь ариун сүнсний удирдан хөдөлдөг замаар явахын урьдч нөхцөл юм. Зөв замд орохын тулд
ингэх ёстой. Бурханд зүрх сэтгэлээ өгөх ажлыг хүн яаж ухамсартайгаар хийдэг вэ? Өдөр тутмынхаа амьдралд та нар Бурханы ажлыг туулж, түүнд залбирахдаа хааш яаш байдаг. Ажлангаа та нар Бурханд залбирдаг. Үүнийг Бурханд сэтгэл зүрхээ өгч байна гэж хэлж болох уу? Та нар гэр орны асуудал, махан биеийн хэрэг явдлыг бодож байгаа. Та нар үргэлж хоёрдмол сэтгэлтэй байдаг. Үүнийг Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж байна гэж үзэж болох уу? Учир нь та нарын зүрх сэтгэл байнга гадаад асуудлууд дээр төвлөрч Бурханы өмнө буцан ирж чаддаггүй. Хэрв зүрх сэтгэлээ Бурханы өмнө үнэхээр тайван байлгая гэвэл ухамсартайгаар хамтран ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл та нар дор бүрнээ сүсэг бишрэлдээ зориулсан цаг, хүмүүс, үйл явдал, зүйлсийг хойш тавих цагтай байж зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван байлгах ёстой. Хүн бүр хувийн сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл хөдөлж, гүн гүнзгийч бай, өнгөцхөнч бай. Бурханы үгийн талаарх мэдлэг болон сүнс нь хэрхэн хөдөлдгийг тэмдэглэх ёстой. Хүн бүр Бурханы өмнө зүрх сэтгэлээ ухамсартайгаар тайван байлгах ёстой. Хэрв чи өдөр бүр 1 юм уу 2 цагийг жинхэнэ сүнслэг амьдралд зориулж чадвал тэр өдөр амьдрал чинь баялаг санагдаж, зүрх сэтгэл чинь гэрэлтэй, тодорхой байх болно. Хэрв чи өдөр бүр иймэрхүү сүнслэг амьдралаар амьдрвал зүрх сэтгэл чинь Бурханы эзэмшилд улам бүр эргэн очиж чадах ба сүнс чинь улам хүчтэй болж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжирч, ариун сүнсний удирдан хөдөлдөг замаар алхах чадвар чинь нэмэгдэж, Бурхан чамд улам их ёроол хайрлна. Сүнслэг амьдралын чинь зорилго бол ухамсартайгаар ариун сүнсний өмнө байх явдал юм. Энэ нь дүрм журмыг баримталж, эсвэл шашны зан үйл үлдэх явдал биш. Харин Бурхантай үнэхээр хамтран ажиллаж, өөрийн биеийг үнэхээр сахилгажуулах явдал юм. Энэ нь хүний хийх ёстой зүйл тул та нар үүнийг туйлын их хичээл чармайлт гарган хийх хэрэгтэй. Хэдий чинээ сайн хамтран ажиллаж, хэдий чинээ их чармайлт гаргана, зүрх сэтгэл чинь төдий чинээ Бурхан руу буцаж чадах бөгөөд чи түүний өмнө зүрх сэтгэлээ төдий чинээ тайван байлгаж чадна. Тодорхой нэг үед Бурхан зүрх сэтгэлийг чинь бүрэн олж авна. Хэнч зүрх сэтгэлийг чинь ганхуулж, эсвэл булан авч чадахгүй ба чи бүрэн мөсөн Бурханд харьяалагдана. Хэрв чи энэ замаар алхвал Бурханы үг цаг ямагт чамд аяндаа илчлэгдэж, ойлгодгүй бүхний чинь талаар чамайг гэгэрүүлнэ. Хамтын ажиллагаагаараа дамжуулан энэ бүгдэд хүрч болно. Ийм учраас Бурхан надтай хамтран ажилдаг бүх хүнийг би 2 дахин их шагнана гэж үргэлж хэлдэг. Чи энэ замыг тодорхой харах ёстой. Чи зөв замаар алхахыг хүсдэг бол Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Сүнслэг амьдралд хүрэхийн тулд та нар боломжтой бүхнийг хийх ёстой. Эхэндээ чи энэ эрэл хайгуулд асар их үр дүнд хүрэхгүй байж болох ч ухарч буцах юм уу? Сөрөг байдалд хутгалтахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй.
Харин шаргуу ажилласаар л байх ёстой. Сүнслэг амьдралаар амьдрах тусам зүрх сэтгэл чинь Бурхны үгэнд улам эзэмдүүлж, эдгээр асуудалд үргэлж санаа зовж, энэ ачааг үргэлж өөрнө. Дараа нь сүнслэг амьдралаараа дамжуулан сэтгэлийн гүндэх үнэнээ Бурханд илчил. Юу хийхийг хүсэж байгаагаа, юун тухай бодож байгаагаа, түүний үгийг юу гэж ойлгож, юу гэж үзэж байгаагаа түүнд хэл. Юугч бүр өчүүхэн жаахныг ч бүүнө. Зүрх сэтгэлдээ байгаа үгийг хэлж, Бурханд үнэн сэтгэлээ илчилж тат. Зүрх сэтгэл дотор ч нь байгаа л бол боломжтой бүх аргаар үүнийгээ хэл. Ийм маягаар ярих тусмаа чи Бурхны хайр татан байдлыг улам мэдэрч, зүрх сэтгэл чинь Бурханд улам хүчтэй татагдана. Ийм зүйл тохиолдох үед чи Бурхан чамд өөр хинээс ч илүү ойр дотно гэдгийг мэдэрнэ. Чи юу ч болж байсан Бурхны хажуугаас огт холдохгүй. Хэрв чи өдөр бүр ийм сүнслэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүнийг зориуд марталгүй, харин амьдралд чинь асар их ач холбогдолтой зүйл гэж үздэг бол Бурхны үг зүрх сэтгэлийг чинь эзэмдэнэ. Ариун сүнс сэтгэл хөдлөх гэж үүнийг хэлдэг. Тэгээд зүрх сэтгэлийг чинь Бурхан үргэлж эзэмдэж байсан мэт. Хайрладаг зүйл чинь үргэлж зүрх сэтгэлд чинь байсан мэт байх болно. Хэнч чамаас үүнийг булаан авч чадахгүй. Ийм зүйл тохиолдоход Бурхан үнэхээр дотор чинь амьдарч зүрх сэтгэлд чинь байр эзэлнэ.